Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр зуны эхний сарын шөнийн 15 Бурхан багшийн их дүүчийн өдөр. За бид студид Монголын Бурхан шашны төв Гандан Тэгчлэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан тэргүүлэгч Батцэнгэлийг урьж ирүүлээд байна. Танд өдрийн төргий. Энэ өдөр ер нь яг ямар утга учиртай юм? Тэгээ одоо яг энэ монголчууд бол Бурханы шашныг өргөн дэлгэр шүтдэг те. Яг энэ Бурханы шашныг шүтдэг бидний хувьд одоо яг юуг анхаарал цогцолтой вэ? За ер нь дэлхий дээр 8 тэрбум хүн амьдарч байгаагаас 6.5 тэрбум хүн бол ямар нэгэн шашин шүтэж байгаа. Шашин шүтлэг гэдэг бол хүн төрөлхтөнд маш чухал зүйл. Хүмүүст одоо маш чухал тооцогддог зүйл. Тийм ч учраас одоо хүний эрхийн үндсэн одоо шаардлага одоо шашин шүтэх хэрэгчлөө гэдэг бол хүн бүхэн одоо байдаг ийм чухал зүйлтэй. За дэлхий дээр одоо томоохон дөрвөн шашин байна. Бүгд өөр өөрсдийн одоо том баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ийм одоо уламжлалтай. Жишээлбэл христийн шашин гэх юм бол улаан өндөгний баяр гэж байна тийм ээ. Муслимын шашны хувьд гэх юм бол Рамадан сар гэдэг бүх нийтээр хоолны дэглэм цагтаг тусгай одоо зан үйл хийдэг ийм том баярууд явж байгаа. Бурханы шашинтны хувьд бол энэ зуны ихэнх сарын шөнийн 15-ны энэ баярын өдөр бол маш чухал баяртай тооцогдож байна. Энэ бол одоо олон баярууд дотроос хамгийн эрхэм баяр нь. Яагаад тэгэхээр энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн гэгэрлийн утгыг олсон нирван дүрийг үзүүлсэн 3 ийм онцгой үйл явдал давхардсан одоо ийм өдөр байна. Бурханы шашинтан хүмүүсийн хувьд энэ өдөр бид одоо Бурхан энэ баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг. Азийн маш олон оронд энэ өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа. Цагийн одоо онцлогоос газар зүүн одоо хуваарлалт цагийн онцлогоос болоод бид нар энэ жил 1 сараар хойно тэмдэглэж байна. Ер нь одоо та сая ингээд дэлхий дээр байгаа том шашнуудыг дурдлаа. Эдгээр шашнуудтай харьцуулахад манай буддын шашин нэлээд энэрэнгүй, арай нэг зөөлөн, тэгээд нэг нэгүслийг илүү их сургагдахаараа арай онцлог юм шиг санагддаг. Та энэ талаар Бурханы шашин бол одоо бусдад хор хөнөөлийг төвчдөг. Хор хөнөөлийг одоо бусдыг хохироож болохгүй, бусдыг зоож болохгүй гэсэн ийм үндсэн дагуулгатай. Бурхан багшийн айлдвар сургаалууд бол бүгдээр хамаг амьтдыг инэрч харилсан агуу уужим инэрэнгүү сэтгэлийн үүднээс инэрл тааллын үүднээс номлосон ийм ном сургаал. Тийм учраас Бурхан багшийн одоо дагаж байгаа Бурханы шинтэй хүмүүс бол одоо яг энэ инэрэнгүү сэтгэлийг нэг нэмэрт нэгэн тэргүүнд эрхэмлэх ёстой зүйлтэй. Бурхан багш өөрөө энийг нэгт тавьсан учраас. Тийм. Тэгээ ер нь инэрэнгүү сэтгэл гэдэг юм байна бол нэг талаасаа одоо дан ганцхан сүсэг бишрэлтэй холбоотой биш л дээ. Мэдлэгтэй холбоотой. Тийм учраас Бурханы шашны Бурхан багшийн айлдвар сургаалт ч гэсэн гардаг. Одоо миний сургаалыг судалж үзэх хэрэгтэй. Судалж үзээд таалагдвал дагаж болно. Таалагдахгүй бол бүр дагах албагүй гэж. Тэгэхээр тэр айлдвар сургаалын дагах гэж байгаа хүмүүсийн хувьд бол заавал ч ойлголт авах хэрэгтэй. Ойлголт аваад энэ ийм зүйлийг номлодог юм байна. Бурхан багш энэ дээр анхаарал хандуулсан юм байна. Энийг чухалчилсан юм байна гэдэг эдгээр зүйлүүдийг мэдэж авах юм чухал. Өнөөдөр одоо жишээлбэл энэ Бурхан багшийн их дүүчийн өдөр одоо хүмүүс яг ямар зан үйлийг илүү хийвэл гэдэг баримтлал зохих вэ? Тэгээ одоо нэг өдөр гэдэг бол нэг талаасаа одоо өдөр өнгөржил байдаг тийм өдөр ингээл яваал өнөөдөр өнгөрлөө маргааш ахаал нэг өдөр эхлээл ингээл явж ил байдаг л зүйл юм шиг. Гэхдээ бид нар яг ач холбогдол өгөх юм бол нэг өдрийн хугацаанд бид нар маш одоо нэг өдрийг маш үр дүнтэй өнгөрүүлэх боломж байна. Утга учиртай өнгөрүүлэх боломж байна. За ердийн үед өдөр тутмын амьдрал дээр биднэрт тохиолддог олон зүйлүүд байна л да. Зарим үед бид нар жаргалтай сайхан байдаг, баяр баясгалантай, аз жаргалтай байдаг. Зарим үед бид нар утга гүнхтэй, зовлон шанал таагүй зүйлийг мэдэрдэг. Бидний энэ одоо мэдэрж байгаа энэ жаргал зовлонгууд бүгдээр
бидний урд нь хийсэн ямар нэгэн сайн муу үеийн үр дагавар ирж байгаа. Бид нар урд нь сайн юм их юм бол үр дагаварт нь жаргал ирж байна. Муу юм их юм бол үр дагаварт нь зовлон ирж байна. Таагүй зүйлүүд ирж байна. Тэг яагаад хүн ийм одоо зөв буруу сайн муу үйлүүд хийгээд идэх юм бэ гэхээр энэ нь бидний сэтгэлтэй холбоотой. Хэрвээ та сайхан сэтгэлтэй байх юм бол сэтгэл санаа тайван амгалан байх юм бол ялангуяа одоо энэ түрүү нийсэнчлэн тэр энэрнгүү сайхан сэтгэлтэй бусдыг инэрч хайрлсан ийм сайхан сэтгэлтэй байх юм бол энэ сэтгэл хөдлөгдөж хийсэн үйл хэрэгүүд бүгдээрээ зүг болно. Одоо бидний хэлдгээр бол буян болно. Харин эсэргээр сөрөг сэтгэл хөдлөлт автаж байгаа. Уур хилэн хүсэл шунал атаа орсолгийн мэтчил ийм сөрөг сэтгэл хөдлөлт автах юм бол энэ сэтгэл хөдлөгдөж байгаа хийсэн үйл хэрэгүүд бүгдээрээ буруу зүйл бол, буруу үйл бол, нүгэл болно гэсэн үг. Тэгээ энэ хоёрын үр дагаварт жаргал зовлон ирнэ. Тэгвэл энэ сайхан сэтгэл нь яаж бий болдго юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Бидний одоо зөв зүйл хийхэд хүргэдэг, зөв үйлдэл хийхэд хөдөлдөг тэр сайхан сэтгэл чи яаж бий болох вэ? Буруу муу зүйл хийхэд хөдөлдөг тэр муу сэтгэл яаж бий болдог? Энийг мэдэх хэрэгтэй. Жишээлбэл хүмүүс асуудаг яг сайхан сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр бодоод байдаг. Ямар хүнийг сайн хүн гэж хэлэх юм бэ гэхээр бас л бодоод байдаг. Тэгэхээр сайхан сэтгэл гэдэг нь бол хэдий хэмжээнд бусдад анхаарал хандуулж чадна. Бусдыг хайрладаг, хүндэлдэг, ёс суртахуунтай байдаг, бусдыг зовоохоос татгалздаг, аль чадгаар бусдад туслахыг боддог ийм хүмүүсийг сайхан сэтгэлтэй хүн гэж хэлнэ. Яг эсэргээрээ нөгөө талдаа амин хуваа боддог хүнийг муу хүн гэж хэлнэ. Амин хуваа боддог. Өөрийгөө боддог, амиа боддог хүн гэж хэлнэ. Тийм биз дээ. Байгууллага хамт олонны дунд гэхэд л амиа бодоод байдаг хүн чинь таагүй өөр амьсгал бий болгож байна. Бусдад зөөлөн ханддаг, бусдад сайхан сэтгэлээр ханддаг хүн чинь тэр байгууллагын тэр хүмүүсийн орчныг тав тухтай сайхан болгож байна. Тэгнэж тань руу сайхан сэтгэлээр ханддаг хүний дэргэд та илүү тайван амгалан байна. Амин хуваа боддог хүний дэргэд таныг огт тоодохгүй, зөвхөн өөрийгөө боддог хүний дэргэд та тавдахгүй байна. Яагаад амиа бодсноор ийм одоо сөрөг сэтгэл хөдлөл төрдөг юм бэ гэхээр жишээлбэл бид ууралж байна. Надад таалагдахгүй бол уурлаад байгаа байхгүй. Тийм байгаач. Надад таалагдахгүй бол уурлаж байгаа. Хүсэл шунал төрж байна. Надад таалагдаад хүсэл шунал төрөөд байгаа байхгүй. За атаа оршил байна. Надаас илүү гарчлаа гэж атаархаж байгаа шүү дээ. Тэ? Омог бардам байна. Би илүү гарчлаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ олон сөрөг сэтгэл хөдлөлийн гол их үндэс нь би юу? Би. Хэдий хэмжээний би гэж бодно тэр хэмжээгээр л уур хилэн төрөх нь амархан. Хүсэл шунал төрөх нь амархан, атаа орсол төрөх нь амархан. Энэ ч дандаа сөрөг сэтгэл хөдлөл. Negative emotion. Эндээс ийм сэтгэл хөдлөлтөй, ийм дотор нь ийм сэтгэл төрсэн хүмүүс ямар нэгэн үйлдэл хийх юм бол тэр нь буруудаад байна. Тийм учраас бидний одоо энэ зовлон яг одоо хамсаж байгаа энэ зовлонгууд чи явж гадна талд биш явж бидний энэ дотоод сэтгэл дотроос амин хуваа бодсон өөрийгөө бодсон, өөрийгөө дөвөөлгсөн, өөрийгөө өрөвдсөн энэ олон янзын сөрөг бодлуудаас болж ийм зовлон бий болно. Яг эсрэгээр жаргал яаж бий болох юм бэ гэхээр бусдад анхаарал хандуулсан цагт бидний жаргал бий. Бидэнд сайхан сэтгэл төрнө. Ийм сэтгэлтэй хүний хийсэн үйлдэлүүд нь зөв болно. Түүний үр дагаварт жаргал ирдэг. Тэгэхээр ашигтай. Тийм учраас бид нэр яг энэ бурхан багшийн дүүчийн өдрөөр бурхан багш энийг л номлосон. Бурхан багшийн одоо сургаал номлоо огшим нь юусэн. Тийм учраас бид нэр энэ өдөр нэг өдөр ингээл ердийн юм шиг боловч энэ онд бид нар анхаарал ач холбогдох юм бол энэ маш чухал өдөр байхгүй. Тэгэхээр энэ өдөр бид нар аль чадхаараа амин хуваа бодох байли. Аль чадхаараа бусдын төлөө бусдад сайхан сэтгэлээр хандъя. Амин хуваа боддог энэ төвшөнд бол хадгуй самт чадна шүү дээ. Тэ. Хадгуй самтын жишээлбэл одоо сайн газар гэхэд л одоо сүргээ хамгаалдаг, чон хөрөөд ирэхэд сүргээ хамгаалж байгаа. Миний гүү, миний морд, миний унаг адуу гэл өөрийнхөө сүргийг хамгаалж байгаа шүү дээ. Минийх яг энтэйг адилхан зөвхөн минийхгээ яваад байх юм бол сайн газрын төвшөнд амьдарч ийн гэсэн үг байхгүй. Тэр хүмүүс бид ухаантай, сарвал оюун ухаантай хүмүүс адгуй самтнаас хавгүй илүү одоо хүчин чадалтай. Тэр нь юу юм бэ гэхээр бидний ухаан. Тэгэхээр бид нар бодох хэрэгтэй. Энэ өдрийн хугацаанд аль чадхаараа нэг нэгэндээ сайхан сэтгэлээр хандъя. Нэг нэгэндээ зөөлөн хандъя.
уурлах, бухимдах энэ сөрөг сэтгэл хөдлөлүүдийг төрүүлэхгүй бай гэж бодох шүү дээ. Өдөр болгон уурлаад ингээд энэ сэтгэлийг бид нэр ердийн үед бол замбараг зоргоор нь хайчдаг. Уур төрөх шалтгаангаар бол ууралж ил байдаг. Хүсэл шунал төрүүлж ил байдаг. Атаа орсол төрөх үед тэгэл атаархаал хэнийг хүнийг муулаад бухимдаал ингээд явж ил байдаг. Энэ өдөр бол бид нар өөрсдөө дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах шаардлагатай байна. Яг тэгэхээр бидний энэ муу сэтгэлийг зогсоодог тийм цаг хугацаа алга шүү дээ. Бүхний тэр ууралдаггүй гэсэн өдөр алга шүү дээ. Тийм үү? Өөрөөсөө задгаа ингээл нийгмээрээ бид нар ингээл их хүчтэй стресс тавтаад байна. Эдийн засаг хөгжөөл одоо 90 онтой харьцуулах юм бол Монгол улс хангалттай хөгжчихлээ шүү дээ. Одоо ер нь бол эдийн засаг бол сайхан байна шүү дээ. Тий? Гэтэл одоо дотоод сэтгэл нь болохоор сэтгэлийн хөгжил явагдахгүй. Сэтгэл нь доошлоод уруудаад улам л хүмүүс ууртай бухимдалтай болоод улам л их стресстэй болоод тэрийг өдөрдөж чадахгүй, тэр стрессээс гарч чадахгүй ингээд хямраад яваад байна. Энэ яаж нийгэмд нөлөөлөд. Нийгэмд сөрөг нөлөө одоо үзүүлээд байна л да. Жишээлбэл нэг стресстэй хүн нийгэмд гарч ирээл нэг нэгэндээ халдварлаж шүү дээ. Шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар энэ стресс чинь халдвар төвчөнтэй адилхан халддаг зүйл байна гэж тодорхойлоод байна. Стрессцэн хүн байгуул хамт олонны дунд орж ирэнгүүт стресстэй тэр хүн дэрэгдэх хүмүүсийг тав тухгүй болгоод гарч явбал гудамжинд явж байгаа хүмүүсийг бас стресстүүлээ нөгөөдөл нь ч гэсэндээ адилхан бас л тодорхой хэмжээний стресстэй явж байгаа хүмүүс тэрийг хүлээж авахад амархан бэлэн явж идэв. Ингээд ирэхлээр л энэ нийгмээр нэг юм тав тухгүй нийгмийг бүрдүүлэх гэдэг бий болох гээд байна. Тийм учраас бид нэр яах ёстой вэ гэхээр нэг өдөртөө бол ууралдахгүй, стресстдаггүй, бухимддаггүй нэг өдөртөө болъё. Энэ өдөр л бид нэр энэ уургалын стресс бухимдал энийг зогсооё. Тасралтгүй яваад байгаа зүйл хүчтэй болоод байдаг. Өдөр болгон бухимдал стресстэй дэл стресс нь улам л хүчтэй болоод байна гэсэн үг. Энийгээд байгаад бидэнд зовлон улам л нэмэгдэнэ гэсэн үг. Уур элэнд стресс бухимдалтай хүмүүсийн биеийн эрүүл мэнд төсөхгүй шүү дээ. Дэлэхгүй байна. Маш их өвдөж ийн хүмүүс тийм үү? Одоо энэ хүнд өвчнөр өвдөж ийн. Энэ чинь ерөөсөө бидний энэ стресстэй маш хүчтэй холбоотой. Дээр үед бол манай өвөд эдсүүд өвөө эмээнэр бол бидний шиг ийм тав тухтай орчинд амьдэрсэнгүй. Бидний шиг одоо ийм хоолнд янз янзын аль сайныг нийдэж уусангүй шүү дээ. Энэ янз янзын витамин ч байгаагүй дээр үед тийм. Тэгсэж одоо бол хүмүүс атга дөрөв витамин л ууж юм. Тэ хичнээн сайн гэсэн болгоныг л идэж ууж байгаа тав тухтай орчинд амьдарч байгаа машин гал аваад үзээ дээр үед 69 гэдэг машин байсан. Хичнээн тухгүй машин бэлээ. Гэтэл өнөөдөр хичнээн гоё машинууд гараад ирсэн. Ийм байгааг хэрнээ бие махбод нь өвдөд байна. Өвөө эмээнэр бол бидний шиг ийм өвчин зовлон байгаагүй шүү. Тэ. Тэгтэл бид нар яагаад ингэж байна вэ гэхээр энэ стресс чинь бидний биеийн эрүүл мэндийг сүтгээд байгаа. Бидний тархлааг унгааж стресстүүлж уурлахад хүний бие махбодод маш их химийн бодис ялгарч тэр нь биенээс хэр барахтай гардаг удаа явдаг гэж. Харин эсэргээр хүн энэрнгүү сайхан сэтгэлтэй байх, сэтгэлээ тогтоох бясалгал хийх, энэрнгүү сайхан сэтгэлийг бодож бясалгах хэмжээгээр цусны даралт буурж байна. Архив стресс арилж байна. Тэгээ энэ өдөр бид нар аль чадхаараа энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Маш олон баяр байна. Олон баяр тэмдэглэж байна. Ихэнхдээ бидний сэтгэлийг хөдөлгөх янз янзын одоо тийм одоо сайхан баярууд л да. Гэхдээ яг ууралж болохгүй шүү. Сэтгэл санаагаа тайван амгалан байх хэрэгтэй шүү. Бүхний дээр амар тайван байх хэрэгтэй гэдэг баяр байхгүй. Тэгэхээр энэ баяр бол монголчуудын хувьд маш чухал баяр. Энэ баяраар бурхны шинтэн хүн бурхны шинтэн болох боломжгүй. Гэхдээ хүн бүхэн сэтгэлээ тайван амгалан байлгах боломжтой. Яг хүн болгон л уурлахыг, хүн болгон л стресстгүй байхыг хүсдэг байх л та. Гэхдээ ингээл нийгэмдэр гараал ирдэг, автобусанд суудаг, гудамжинд тэгэл ингээл нөгөө яг ингээ бусцтай халдаадаг тэр стресс ч одоо дүүрэн биш шүү дээ. Тэгэл бухимдал явдаг байх. Би бол тэгж бодож байна. Мэдээж түрүүн бас таны ярианд донд бодчихлээ. Хүн болгон сайн байхыг хүсдэг байх л та. Гэхдээ одоо нийгэм маань өөрөө бас яг тийм биш байгаад шүү дээ. Тэгээ нэг сайн хүн илүү хохироод байгаа ч юм шиг харж байгаа. Тиймэрхүү юмнууд бас ажиглагдах юм. Эртний энтхийн хэрдэмтэн Шантитава гэж одоо гайхамшигтай эрдэмтэн гарсан. Тэр хүний одоо айлцсан үгийг орчлон ертөнц ингээд энийг дүүрэн өргөс байна. Би ийшээ жаммаар байдаг, ийшээ жаммаар байдаг, ийшээ жаммаар байдаг. Гэтэл одоо ингээд хөрсдөлхий битүү өргөс. Тэгээ энэ газарт байгаа хөрсүүд өргөсүүдийг бүгдийг түүж барах уу гэвэл барахгүй боломжгүй.
Гэхдээ ийшээч юммаар байдаг, ийшээч юммаар байдаг, ийшээч юммаар байдаг. Тэгээ одоо яг үгсэн чинь зузаан уултаа гутал өмс гэсэн. Зузаан уултаа гутал өмсчих юм бол хаа орсон зөвлөгөө дуртай газар руу явна. Тэгээ энэ юу гэхээр гадна талын зүйлүүд дээр битгий анхаарал хандуул зууралтай. Өөрөө дотоод сэтгэлдээ анхаарал хандуулаач гэж гэсэн үг. Дотоод сэтгэлдээ дархлаатай, төсвөр төвчээртэй, сэтгэлийн хаттай байх юм бол гадны энэ олон зүйлүүд маань бидэнд нөлөөлөхгүй. Мөн манай одоо эрдэмтний айлцаг үг. Яг үнэхээр одоо өөрийн сэтгэлээ ингэж жолоодож өдөрлөж чадах юм бол дээд тэнгэрээс зовлонгоор бороо орсон ч тайван сууж чадна гэж. Энэ бол боломжтой. Энэ боломжтой. Шинжлэх ухааны эрдэмтдийн үзэж байгаагаар бидний энэ олон янзын стресстүүлээд байгаа энэ олон янзын асуудлууд чинь бидний өөрсдийн төсөөлөлтэй холбоотой. Төсөөлөлтэй. 20 жил ууралж байгаа хүн дээр судалгаа хийсэн Америкийн эрдэмтний судалгаа байгаа. 20 жил судалгаа ууралсан хүмүүстээр судалгаа хийж байгаа дүгнэлтээ гаргасан. Тэгсэн чинь яасан гэсэн уур өргөж байгаа шалтгааны 190% нь өөрийн төсөөлөл гинэ. Хүн өөрийн ихэнхдээ 90% нь өөрийн төсөөлөлтөд автаж уурладаг. Тэр хүн биш эндээс уур төрөдөг байхгүй. Тэгэхээр яаж юм бэ? Буддийн гүн талаас үзэх юм бол 100% өөрийн төсөөлөлтөд автаж уурлана. Тийм учраас бид нэр энэ одоо уурлахгүй байгаад ингээл бие бариад ингээс хуун гэсэн үг биш. Уурлахгүй байна гэж та одоо хаста уурлахгүй шүү гал ингээл хүчээр ингээл өөрийг хүлж байгаа юм шиг тийм зүйл гэсэн үг биш. Яг хөөхлөөр ухаалаг байх хэрэгтэй. Ухаалаг байх хэрэгтэй. Нөхцөл байдлыг бид боддоор харах хэрэгтэй. Ерөөс ихэнх зүйлүүд надад жишээлбэл айлын эхнэр нөхрөөд байна тийм үү? Айлын эхнэр нөхөр жишээлбэл одоо та нөхөртэй хүн тийм нөхөр зарим үед танд таалагдсан үед бол сайхан харагдаж байгаа. Таны дургуун өргөсөн үед бол муухай харагдаад байгаа. Дургуун өргөд байгаа. Тийм. Тэр чинь яаж юм бэ? Тэр хүнээс ч танд ямар мэдрэмж төрж байна, танд ямар сэтгэл төрж байна. Та үйл явдлыг яаж хүлээж авч байна. Тэрнээсээ болоод нэг өдөр тэр хүн гоё харагдал, нэг өдөр тэр хүн муухай харагдах. Уур ер нь ямар нэгэн төрлийн ашиг тус гэж байх уу? Уур одоо яг ууралж явах үедээ бол одоо хүн уураа гаргаад те одоо тэр үедээ бол одоо нэг хүссэнтэй хүрцэн юм шиг тийм одоо хэлий гэсэн юм а хилцэн те тийм тэр үед тухайн үедээ таатай нэг хүссэнтэй хүрсэн мэдрэмж төрж магадгүй. Гэхдээ ууранд ямар ч ашиг байхгүй. Эрүүл мэндийн талаас ашиг байхгүй. Энэ орчин үеийн шинжлэх ухаан, орчин үеийн ангаах ухааны талаас уур бол маш аюултай байна гэдгийг бол тайлбарлаад байна. Нөгөө талаас манай бурхны шишинд ууралснаар хүний одоо нөгөө сайн үйл хэрэгүүд бүгдээр байхгүй болчихдог. Бидний одоо урд нухараас буй тэр сайн үйл хэрэгүүд тэр зүйлүүд нь байхгүй. Уул нь тэр буйнаас бид нар жаргалтай болох гэдэг. Гэтэл жаргалтай байх тэр жаргалын их үндсийг бид нар ууралснаар үгүй хийдэг. Тийм учраас бургаас түүмрээс илүү аюул үгүй, уураас илүү хохирол үгүй, уураас илүү аюул үгүй, түүмрээс илүү хохирол үгүй, уураас илүү аюул үгүй гэж тийм үг байна. Маш аюултай. Тийм учраас бид нэр уурлахгүй байх нь чухал. Нөгөөдгөө ууртай хүний дэргэд байх тал зовлонтой байдаг. Тий. Ууртай хүний хажууд суухад тийм ээ. Илүүч тэр хүний дотор гэх юм бол хичнээн зовлон байх. Хажууд нь суухад тийм зовлон мэдэрж байгаа юм чи дотор нь орвол бүр их зовлон мэдэрч шин. Тийм учраас уур бол биднийг зовоодаг, хямраадаг, сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг хамгийн хүчтэй зүйл бол уур. Тэгээ яаж нөхлөөр бид нар энэ уурыг зогсоохгүй болвол уурлаад хатал уурандаа татчихдаг. Бүр ингээд татаад одоо ерөөсөө хэр оргийн юмд ууралдаг болж байна. Жижигхэн зүйлэнд ууралдаг болж байна. Тэгээ энэ хэмжээгээр л бид нар дэрэгдэх хүмүүст зовлонтой, өөртөө ч зовлонтой. Тийм учраас энийг уурыг нэг зогсооход уурлахгүй шүүгээд нэг зогсооход уурын хүчин суларж байна гэсэн. Энэрнгүү байхын тулд одоо тухайн хүнээс бас их л төсвөр төвчээр шаардах цаг үе бий болцсон болов уу гэж би хараад байна л та. Тэгээд яг нэгүсэлэхлээр бүрч холдоод амаргүй болоод явчих бах тий. Тэгээ одоо яг энэ энэрхүүн дадлыг гэх юм уу, энэрнгүү байх яг тэр дадлыг өөрсдөө бид нар төвшүүлэхийн тулд одоо яах ёстой. Одоо яг хүүхдүүдтэй ч гэсэн төлөвшүүлмээр шүү дээ тий. Тэгэхээр шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаар хүн энэрнгүү сэтгэлтэй байх тусам сэтгэлийн хад үүсдэг гэнэ.
жинхэнэ энэрмүү сэтгэл хизээ төрдөг вэ гэхээр яг тэр түрүүний танихгүй хүнийг хайрлах, удамжин зөрөөд өнгөрч байгаа хүнийг хайрлах. Дээрээс нь өөрийн дургүй хүнийг төсвөрлөж түүнийг бүр буцаагаад хайрлах ийм чадвартай болсон цагт яг энэрмүү сэтгэл хамгийн оргилдоо хүрч байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр логикоор одоо ингээл учир шалтгааны үүднээс нь ойлгож авах гэсэн. Учир шалтгааны үүднээс нь бодоод ингээд бодоод ахлаар нэг мэтгэд хүнд тэр хүнийг хайрлах сэтгэл төрдөг. Учир шалтгаан талаас нь нэг зүйл нь сая хэлсэн ч тийм адилхан. Хичнээн миний дургу өргөж байгаа хүн ч гэсэн яг цагаа тулахад надтай адилхан байна. Таны ярианаас сая бодчихлоо. Монголчууд гэхдээ ер нь бол бас харьцангуй өрөвч хүмүүс шиг санагддаг. Одоо юу гэдгийг хандивын аяанаар одоо хичнээн жолон хүнийг эмчилгээ тий амьд үлдэх боломжийг бүрдүүлж гин хандив хөхтөө дуртай байдаг нэгнийгаа их өрөвддөг одоо хоёр хүн тэмцэлжээлээ гэхэд ялагдсныг өрөвддөг ч юм уу тий нэг бусад хүн улс үндэстний хүмүүсээс арай онцлог юм шиг санагдаад тийм. Тэгсэн хэрнээ бас тийм өрөвчөн хүмүүс юм уу гэхээр нэг амгалан тэг нэг юм хоёр туйлтай. Тийм ээ. Ер нь бол монголчуудыг би одоо бас энэрэнгүй ард түмэн гэж л тодорхойлж байгаа. Энэрэнгүй ард түмэн зөөлөн сэтгэлтэй. Нэг нэгэндээ зөөлөн ханддаг. Энэ юутай холбоотой вэ гэхээр яалч чаргагүй энэ бурхны шинтэй холбоотой байна. Эрт дээр үеэсээ бурхны ер нь бол эрт дээрүүд монголчууд бол зэлбэг бал одоо зэрлэг шахуул одоо ийм усууд байжгаад дээр одоо айх дээр зүүрэлдэг байсан биш монголчуудыг. Тэгээд тийм байжгаад бурхны шишин дэлгэрснээс хойш хүмүүс их зөөлөн болсон. Тэгээ энэ дээр хэлгээд нөгөө бас хүмүүс янз бүр тайлбарладаг л да бурхны шишин дэлгэрснээс болж Монгол улс одоо урууданд оройтсон одоо гэж ярьдаг. Яг үндэ тийм биш. Монголчууд яагаад тэр эзэнт гүрэн байгуулчаад яагаад урууданд оройтсон бэ гэхээр эрх мэдлийн төлөө хоорондоо алдсаар байгаа хүчээр дараа дуусгацсан байхгүй. Ялангуяа ах дүүнэр хоорондоо хямралцсан. Энэ маш сөрөг үр дагавартай. Нэг эцэгхийн одоо хүүхдүүд ах дүүнэр эрх мэдлийн төлөө хичнээн хоорондоо дайн толгой хийв. Иннээс болж монголчуудын тэр зэр зэвсгийн хүчин чадалд ороодсон. Тэгэхээр одоо бид нар яах ёстой вэ гэхээр энэ өөрт байгаа тэр давуу талыг энийг хөгжүүлмээр байна. Нэг нэгэндээ зөөлөн хандах хэрэгтэй байна. Бидэнд бол боломж хавгүй илүү байгаа. Гадны хүмүүс бол арай өөр байна. Бүр том утгаар нь аваад үзэх юм бол хүмүүс бид нийгмийн амьтад. Нийгмийн амьтдын нэг том чухал зүйл нь юу вэ гэхээр бидний нэгтгэдэг нэг зүйл байх хэрэгтэй. Нэгтгэдэг нэг хүчин зүйл байх хэрэгтэй. Энэ юу вэ гэхээр нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлээр хандах. Ингээд өдөр тутамдаа стресс бухимдалд ингээ хүлэгдээд байгаа энэ олон асуудалтай байгаа одоо хүмүүс тандаад үзэх шидтэй хандаад тий. Яг хэлхийг хүсэж байгаа зөвлөгөө байл өгч. Бурхны шинд өөрийнхөө аврагч өөрийнхөө дайсан гэж тодорхойлдог. Өөрийнхөө аврагч. Энэ хэд төсөөлт битгий авт. Бодит өмнөийг олж харах хэрэгтэй. Илүү тайван амгалан байх хэрэгтэй. Тэгээ юуны амьдрал богдох юм шиг. Энэ хугацаанд жаргалтай амьдрах чадвал үний өөрийн азуулна. Жаргалтай амьдарч чадахгүй стресстэй дуурлаад бухимдаа дэвл өөрийг хохиулна. Тийм учраас аль чадхаараа тайван амгалан байх хэрэгтэй. Энэ орчлон хорвоогийн энэ олон асуудлуудыг бүгднийг шийдэж чаддаг бол эхлэе. Бүх юм миний сонсноор болохгүй. Бүх юм миний хүснээр болохгүй. Тийм учраас сэтгэлээ тогтоо. Сэтгэлээ одоо өөртөө сэтгэлтэй эзэн бол Махатма Гандигийн хэлсэн үг байна. Манай дэлхий хүний хэрэгцээг хангаж чадна. Хүний шунлыг хангаж чадахгүй гэж. Тэ. Маш олон зүйл битгий хүсэ. Олон зүйл хүсээл, олон зүйл ингээл тийм тэгин ингэнгээл тэгээ дээрээс нь бүр адаглал хүмүүсийг ч гэсэн өөрийнхөө хүснээр байлгах гэдэг. Боломжгүй шүү.